Би бол сэтэл хангалуун бус байдаг. Тэгээ бид нар оюутлогын үйл ажиллагаатай энэ бүсээс сонгогдсон гишүүд одоо үйл ажиллагаатай танилцуулж бас удирдлагууданд бас сан солилцож ирсэн. За яг хөө тэдний зүгээс бол юу ярьдгийг гэхээр зэрэг Өмнө аймагтай. За тэр дундаа Хамбогд сумтай бид нар ингээд хамтарч ажиллана. Энэ одоо сум аймгаа бол илүү дэмжинэ гэсэн ийм зүйл ярьдаг. Би бол шал өөр байр суурьтай байгаа. Яагаад гэхээр манайх бол нөлөөлийн бүсэнд байдаг аймаг. Ялангуяа одоо Улаанбаатараас Мандалгов цаашаа 70 залгаж чиглэсэн Хэвтэ тэнглэгийн авт зам одоо маш хэмжээгээр эвдэрсэн. Үүнээс шалтгаалж олон хүний одоо амнаас эдийн засгийн асуудал бол хөндөгдөж ингэж ярьдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр энэ нөлөөлийн бүсэд байгаа энэ оюутлогын компани өөрөө энэ замыг эвдлэж гисэн оролцсон. Ийм одоо эдний ачаад өрнө гэж. Тэгэхээр зэрэг нөлөөлийн бүсийн одоо аймагуд бол энэ оюутлогын одоо хөрөнгө оруулалт энэ оюутлогын үйл ажиллагаатай бол цэвэр хамааралтай. Тэгэхээр зэрэг нийгмийн хариуцлагын хүрээндэж дээр хөрөнгө оруулалтын хүрээндэж дээр энэ бүсийн одоо энэ аймагуд бол адилхан хандаад явах хэрэгтэй гэсэн юм бодлоготой. Мэдээж яг тэд дотроо нөгөө тоо хэмжээний хувьд юм уу хувь процентийн хувьд бол арай ялгаатай байж болно. Гэхдээ бусдаар бол бид нарыг адилхан харьцаад явах хэрэгтэй гэж. Одоо энэ оюутлогын гэрэн дээр чинь бид нар дахиад эргээд ярих асуудал дахиад шинээр гарч ирж байгаа шүү дээ. Онтро гэдэг компани оюутлогоо гэдэг компани хоёр Монгол улсын засгийн газар мэдээлэлгүй баахан лицензүүдээ хоорондоо наймаалаад байдаг ийм байж болдго юм уу те. Одоо энэ гэрээний асуудал ч гэсэн одоо засгийн газар дээр яригдах бах мэдээж их хурд руу орох бах. Энэ дээр бол бид нар бас нэлээд байр суурь илэрхийлнэ гэсэн юм бодлоо.